мэдээлэл байгууллагууд залуучууд ахмадууд нөө үеийнтэй бүгд тавьж ирэх шатаж ажиллана. За хаусар бүтээгч асуулт. За би өөрөө дараа байсан үнэ. За дээрээс нь Мөрөн сумын сонгуульд менежер бас үнэ. За Мөрөн сумын 10 тооны бүсдийн дараагийн хэсэг тусдаг би байсан. Гэхдээ энд байснараа энэ одоо нэг төвшил болохгүй гэсэн хариуцлага хүлээх ёстой гэдэг юм уу? Энэтэй одоо санал хэлэх байгаа. Зөвхөн энд бол энэ газрууд дээр ажиллаж ирсний хувьд бус байгууллага дээр ийм Мөрөн сумын нам дээр ажлын нөхцөл боломж туршлага байгаа учраас нэрээ төвшүүлсэн байгаа. За энийг насаа гэж. За өнөөдөр 2025 оны 5 сарын 25-ны өдөр бид анхан шатнасаа ялахгүй бол багийн засгийн болсон багийн засгийн чадварчууж анхан шатнасаа ялахгүй бол өсрийн төлөвлөгөө ажиллахгүй. Дээрээс нь аймгийн орны төвшин шатлууд одоо мэдээж хэлдэг болоод өгдөгөө. энэ хүмүүсийнхээ болж байгаа зүйлүүдийг нь авч зөвлөн баярын мөнх эрдэм. Дээрээс нь 14 багийн үйлдвэр орж ирж байгаа өөрийн дараахдаа чадварчууд сургалтууд үйл ажиллагаа за намын гишүүдийгээ баян намын байдлыг ирдэг болох боломж төлөвлөлтөнд болоод би энийг гişүүлж ажиллаад энэ дотроос гарч ирж байгаа. Жишээ нь одоо манай аймгийн намын дараагийн үйл ажиллагаа явж байгаа байхгүй. Нэг банк дээр 2 хүн нэр дэвшлэг бол энийг хязгаарлахгүй бай. 4-5 очоод болчих гэж байна. Тэр дотроос судлаа хамгийн өндөр байгаа гарч ирэх. Ашигын шударгаас явъя гэсэн. Энэтэй бол би сумын одоо аймгийн намтайгаа бол яг хоёртой холбоотой намын чинь шугам намаас төлөвлөгөөс авч байгаа чиглэлийг барьж ажиллана.